Та бүхэн сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэнд бүрэлгүүл увсан багшийн заасан амьдрал ердөө нэг л өдөр байдгиймаа гэдэг хичээлийг та бүхэнд хүргэж байна. За энэ хичээлээ би өөрийнхөө хэлэх дуртай үгээр эхлэе. Өчигдөр гэдэг бол өнгөрч, уйларч, арилсан. Ирээдүй гэдэг бол маргааш гэдэг бол ирээгүй байгаа, төрөөгүй байгаа. Бидэнд байгаа юм бол зөвхөн өнөөдөр л юм. Тиймээс өнөөдөр гэдэг бол бидний амьдралын нэгэн хэсэг төдий биш юм. Өнөөдөр гэдэг бол бидний амьдрал юм. Тэгэхээр та бүхэн өчигдрийг бүү бодож амьдраа. Тэрийг та нар барьж тогтоож чадахгүй. Маргаашийг бүү мөрөөдөж, бүү гордож амьдраа. Тэр ирэхгүй ч байж магадгүй. Тэр бид үргэлж урд нь ямар хүн байсан болоо, ямар амьдралтай байсан болоо гэж сониучрахж явдаг. Бидний амьдрал ирээдүйд ямар байх юм болоо гэж бид үргэлж гайхаж бодож явдаг. Хэрвээ та өнгөрсөн амьдралаа мэдий гэвэл өнгөрсөнд очихын хэрэг танд байхгүй. Өнөөдөр ямар байгаагаа л харчих. Хэрвээ та ирээдүйд ямар байх вэ гэж гайхаж байгаа бол өнөөдөр та юу хийж байгаагаа л анзаарчих. Тэр өнгөрсөн амьдрал гэд байгаагийн чинь үр дүн нь та нарын өнөөдөр юм шүү дээ. Тэр ирээдүйн амьдрал гэд байгаагийн чинь шалтгаан нь яг одоо, яг энд өнөөдөр юм шүү дээ. Бид ерөөсөө нэг л өдөр төрсөн. Бид нэг л өдөр өхөн. Бидний амьдрал бол ерөөсөө нэг л өдөр байдаг. Тэгэхээр бидний амьдрал өнгөрсөнд явагдана гэж байхгүй. Бидний амьдрал ирээдүйд явагдана гэж байхгүй. Бид яг одоо, яг энд, яг одоодоо л амьдардаг. Амьдрал нэг өдрөөс урт байдаг гэдэгт би хизээч итгэдэггүй. Тэгээд амьдрал нэг өдрөөс богинч бас биш юм. Ерөөсөө илүүчгүй, дутуучгүй нэг л өдөр байдаг. Тийм учраас л би хүмүүст амьдралын хичээл заадаггүй. Би хүмүүст өдрийн л хичээлийг заадаг. Бүхэл амьдралаа яаж туулах вэ гэдэг хичээлийг би заадаггүй. Түүний оронд нэг өдрийг яаж зөв өнгөрүүлэх вэ гэдгийг л би заана. Хэрвээ та үнэхээр амьдралаа өөрчлөё гэж бодож байгаа бол өдрөө л өөрчилж. Өдрөө өөрчлөнө гэдэг амьдралаа өөрчилж байгаа нь тэрэ. Тэр өдрийн чинь аз жаргал таны бүхэл амьдралын аз жаргал юм аа. Нэг өдрийн дотор бид ерөөсөө бүх амьдралаа тэр чигээр нь туулдаг гэвэл та бүхэн итгэх үү? Бидний шүн болоод унтж байгаа маань яг бидний үхэлтэй адилхан шүү дээ. Бичил хэлбэрийн үхэл байхгүй юу? Тэгээд унтсны дараа зүүд үздэг маань нас барсны дараах зуурдын үетэй яг адилхан. Бичил хэлбэр. Өглөө бид сэрнэ гэдэг маань шинээр төрөл авч байгаагийн бичил хэлбэр нь байдаг байна. Үхэл амьдрал зуурдын үеийг бид нэг өдрийн дотор яг бүтэн үзэж өнгөрүүлдэг байна. Өдөр болгон бидэнд хоёр чухал үйл явдал тохиолддог. Тэрний нэг нь төрөл буюу өглөө биднээс ирэх тэр үеийг хэлж байгаа. Нөгөөх нь шөнийн бидний унталт буюу бичил хэлбэрийн үхэл тэнд явагдчихдаг. Өглөө сэрэхэд бидэнд байж байгаа тэр сэтгэл, өглөө сэрсэн үеийн бидний сэтгэл тухайн өдрийн ямар байх вэ гэдгийг шийддэг. Тэгэхээр тэр өглөөний анхны сэтгэл хамгийн
чухал сэтгэл байдаг байна. За бид өглөө болгон сэрдэг. Өглөө болгон. Тэгэхээр бидэнд энэ эхний сэтгэл гэдэг юм өдөр болгон байдаг гэсэн үг. Өглөө болгон бидэнд энэ эхний сэтгэл гэж байгаа. Тэр эхний сэтгэл ямар байна? Тухайн өдрийн амьдрал тэр мэт байх болно гэж хэлээд шүү дээ. Хэрвээ тэр эхний сэтгэл бидний тухайн өдрийн амьдралыг шийдээд байгаа юм бол яг тэр эхнийхээ сэтгэлийг байгаа дээр бид зохих хэмжээний дадлагыг хийж явах ёстой. За ингээд энэ эхний сэтгэл зориулсан 21 минутын дадлага гэж байдаг. Эсвэл 11 минутын дадлага, эсвэл бүр 1 минутын дадлага гэж бий. Тэгэхээр та өөртөө хэдий хэмжээний цаг зарцуулах бололцоотой байна. Тэрэнд чинь тохируулаад ийм урт богино дадлагууд байдаг бах нэ. За тэгээд мөн унтахынхаа өмнө одоо нөгөө хамгийн сүүлчийн сэтгэл, хамгийн сүүлчийнхаа сэтгэл дээр мөн адилхан хэдэн минутын дадлага хийгээд нойрсвол маш их тустай. За яагаад гэвэл таны эхний сэтгэл танд бүх юмыг өгч идэг, бүх амьдралыг танд өгч идэг. Тэгвэл таны хамгийн сүүлийн сэтгэл, унтахын чинь өмнөх сэтгэл бүх тэр өдрийн чинь бүх юмыг аваад хураагддаг. Тэгэхээр өглөөдөө та сайхан сэтгэлийг дадуулж шүн унтахынхаа өмнөх сүүлчийнхээ сэтгэл дээр энэрл нэгүслийг дадуулах хэрэгтэй. Одоо өөрөөр хэлэх юм бол өглөө танд одоо тэр амьдралын бүх сайхан таны өмнө биш үү? Танд амьдралыг тэр чигээр нь өгж байгаа. Тэгэхээр шүн унтахад чинь тэр хамгийн сүүлийн сэтгэл чинь таны тэр өдрийн бүх өвчин, зовлон, шаналгаа тэр бүхнийг аваад арилгах нь биш. За ингээд хүн үнэхэрийн одоо бүрэн сэрч чадах юм бол маш их аз жаргалтай, эрч хүчтэй тухайн өдрийг тийм аз жаргалтай өнгөрүүлэх бүрэн бололцоотой байдаг байна. Гэтэл бид ер нь бол голдуул нэг дутуу нойртой, нэг хагас дутуу тийм бүрэн сэрэлтийн бус байдалтай сэрдэг болохоор бидний өдөр тийм тэгж сэрсэн өдөр тийм ч их сайхан байна гэсэн тийм зүйл байхгүй. Яг хөө тэгээд нэг их айш муутай сэрсэн үед чинь тухайн өдөр ерөөсөө л нэг л тийм онцгүй тааламжгүй байсаар байгаа л дуусдаг штэ. Тэг бүрэн сайн амраагүй дутуу нойртой боссон хүн яаж сайхан хаштай байх вэ? Маш сайн амраад, маш сайн унтаад тэгээд өглөө сэтгэл хангалуун сэрсэн хүний тухайн өдрийн амьдрал маш аз жаргалтай, тааламжтай байдлаар өнгөрдөг байна. За тэгэхээр өдрийг сайхан өнгөрүүлнэ л гэдэг чинь амьдралаа сайхан өнгөрүүлнэ гэсэн үг. Өдрийг тааламжгүй өнгөрүүлнэ гэдэг чинь л амьдралаа тааламжгүй өнгөрүүлнэ гэсэн үг үстэй. Өглөө оройдоо хийж явах энэ 11 минутын дадлага магадгүй таны тэр өдрийн амьдралыг өөрчлөх хөт хангалттай ч байж магадгүй. За тэгэхээр та бүхэн миний хэлэх гээд байгаа санааг ойлгосон баг. 11 минутын дадлагаар та бүхэн өдрөө өөрчилж болно. Өдрөө өөрчилчих юм бол таны амьдрал өөрчлөгдөж болох юм аа. Миний хүмүүст хэлээд байдаг үг бол ерөөсөө энэ амьдралаас утга учирыг ээрж хайх хэрэггүй маа. Энэ амьдралын утга учир чинь та өөрийгөө олоход байгаамаа гэж хэлдэг. Амьдралаа өөрчлөх гэж бүү оролд ганцхан өдрөө л өөрчилж. Амьдрал танд хариултыг өгөхгүй та өөрөө тэр хариулт нь юм шүү дээ. Амьдрал гэдэг чинь бол зүгээр л тойл, тэр тойлонд та өөрийгөө л олж харах хэрэгтэй.
Эсвэл амьдрал гэдэг чинь ерөөсөө ийм хоосон, юу ч бичээгүй хоосон дэвтэр юм аа. Тэн дээр тэр амьдралыг бичих зохиолч нь та өөрөө юм аа гэж би хүмүүст хэлдэг. За тэгээд энд миний бас нэг хэлэх дуртай үг бол бусдыг өөрчлөх гэж би оролт өөрийгөө өөрчил гэж би хэлдэг. Тэгэхээр өөрийгөө өөрчлөх боломжтой юу гэвэл боломжтой. Энэ боломжтойгоор барахгүй маш их боломжтой. Тэгэхдээ маш хэцүү. Яагаад хэцүү байдаг гэхээр энэ өөрийгөө өөрчлөх үнэндээ хэцүү биш юм. Энэ бол биднээс хүсдэггүй байгаа учраас энэ хэцүү. Тэгээд яагаад өөрсдийгөө өөрчилж чадахгүй байгаа юм бэ гэхээр тэр цорын ганц шалтгаан нь бид хүсдэггүй л байгаа байхгүй юу? Өөрийгөө өөрчилнө гэдэг чинь биш үү? Мэдлэг биш байж магадгүй. Тэгтээ эн чинь бэлгүү юм шүү дээ. Өөрийгөө өөрчилнө гэдэг чинь эм биш байж магадгүй. Тэгтээ эн чинь эмчилгээ юм аа. Энэ бол мөнгө биш байж магадгүй. Тэгтээ эн чинь баялаг юм шүү дээ. Тэгээд нэг үгээр хэлэх юм бол ерөөсөө эн чинь л бүх юмны өчиг энд дагуулагдаад байна шүү дээ. Та юу л хүсэж чинь, та юу л хиймээр байна. Тэнд чинь зориулсан ганцхан төлөхөөр өөрийгөө л өөрчлөө гэдэг шүү дээ. Хангалттай. Өөрийгөө л өөрчлөхөд хангалттай. Аз жаргалтай байя гэвэл өөрийгөө л өөрчил. Эрүүл инх явъя гэвэл өөрийгөө л өөрчил. Эд баялагтай эрх сүртэй явъя гэвэл өөрийгөө л өөрчил. Энэ л байхад хангалттай. За тэгэхээр чи одоо яаж вэ? За би одоо өөрийгөө өөрчлөё тэгээд яаж вэ гэсэн асуулт гарч ирнэ шүү дээ. За ийм тохиолдолд та өдрөө өөрчлөнө гэдэг чинь өөрийгөө өөрчилж байгаатай адилхан юм аа. Яаж өдрөө өөрчлөх юм гэхээр 11 минутын дасгал. Өглөөс ирээд хамгийн ихнийхээ сэтгэл дээр тэр 11 минутын дасгалыг хийх хэрэгтэй. За ингээл өглөөс ирэхэд та өглөө танд шинэ биеийг өгдөг, өглөө танд шинэ сэтгэлийг өгдөг, өглөө танд шинэ амьдралыг өгдөг шүү дээ. Тэгэн шөнө ингээ сайхан орсод өглөө яг бүрэн сэрч чадхад дотроос чи ингээ нар мандж байгаа юм шиг ийм сайхан болцсон сэрдгий шүү дээ. Тийм үед биш үү? Өнгөрсний чинь хамаг зовлонгуй нэг арилцсан ирээдүй чинь зовнил мөрөөдөл хүсэл төрөөгүй байгаа яг тэр үе дээр нь та өөрийнхөө сэтгэлийг сайхан цэнэглээд авах хэрэгтэй. Тийм үед биш үү? Яг хүний сэтгэл яг нялх хүүхэд шиг ийм ариухан ямар ч нясванаас төрөөгүй тийм болчихсон босдог байхгүй юу? Тэр үед өнгөрсөн ч байхгүй ирээдүйч байхгүй гэдэг чинь таны яг одоо цагийн амьдрал зөнхөлж үлддэг. Өглөө ингээд анх сэрэхэд тэр үед танд энэ өнгөрсөн ирээдүйн чинь нөлөө маш бага байдаг л гэсэн үг. За тэгэхээр тэр үеийг яаж ашиглах вэ гэх юм бол өглөө та эрт сэрээд тэгээд одоо ингээд шүтээ угаад өгсөн үү, аяг усууд өгсөн үү, маш бага үйлдэлийг хийгээд байж ах тэр үедээ. Маш бага үйлдэлийг хийн гэдэг маань тэр хүүхэд шиг гинэн цайлган байж байгаа гимгүү тэр сэтгэл дээрээ та энэ миний зааж өгөх дасгалыг хийх хэрэгтэй. За ингээд яг ийм байгаа үе дээрээ одоо хоёр төрлийн дасгалыг би та бүхэнд хийгээсэй гэж бодож байна. Хамгийн ихнийх нь бүх биеэ чангалах. Бүх биеийнхаа булчинг ялангуяа нүүрнийхаа булчинг чангалаад маш хүчтэй ингээд чангалаад хэсэг зуур барина. За ингээд хоёр дахь дасгал нь биеэс ихсэрнэ. Ялангуяа толгоогоо сайтар сэгсрээд биеэс суллана. Ийм хоёр дасгалыг би та бүхэнд хийгээрэй гэж хэлэх гэсэн юм аа.
За энэ хоёр дасгал яадаг юм бэ гэвэл таныг өнгөрснөөс чинь чөлөөлж өгдөг. За бид ингээд унтаад сэрчгсэн байгаа. Бидний өнгөрсөн амьдрал тэртээ тэргүй нойртой цуг ингээд бараг арилаад алга болцсон, нэг уулмөр төдий үлдсэн арилцсан байгаа нэг ёсны. Тэгсэн ч гэсэн дээрээс нь нэмээд энэ дасгалыг хийх юм бол таны өнгөрснийг бүр илүү өнгөрсөн юм бол өнгөрсөн л юм штэ. Тэрийг ерөөсөө ингээд өнөөдөр авчраа дахиад ингээд эргүүлээд тоглуулад байх шаардлага байхгүй. Тэгэхээр чин тэр өчигдрөөс чин хойш биднээс бүхэл бүтэн шөнийг унтаад өнгөрөөгөөд өнгөрцөн. Одоо ингээд шив шинхэн өглөө, шин биетэй, шин сэтгэлтэй, шин амьдралыг өгтөж байгаа хүн. Шинээр төрчихсөн юм шиг байгаа энэ нялх хүүхэд шиг гинэн цайлган ариун байгаа сэтгэл дээрээ нэмээд хэсэг бие чангалж агаад сэгсрээд. За тэгээд энэ хоёр дасгалыг хийснийхаа дараа 11 удаа өөртөө хэлнэ. За ингээд энэ бие чангалаад барьж ах амьсгалаа барина. Амьсгал аваад түгжээд тэгээд хамаг булчингаа чангалах байхгүй. Хамаг булчингаа чангалаад чадвал 21 секунд барьчих. 21 тоолтол барьчих. Тэгж жагаад сайн сэгсрээд амьсгалаа гаргана. За ингээд энэ дасгалыг хийснийхаа дараа нэг 10 минут хэртээ бясалгал хийчихвэл маш зүгээр. За ингээд эхний үед 21 секунд барьж чадахгүй бол 10 секунд ч болсон. Амьсгалаа бариад энэ дасгалыг хийнэ. Нуруугаа сайхан ихц, хүзүү ихц ингэж сууж агаад тэгээд мөрөө чангалахгүй сул аяар нь ингэж байлгаад. За ингээд бясалгал энгийн бясалгал хийхээс өмнө 3 удаа хүчтэй амьсгал аваад гаргач. 3 удаа хүчтэй амьсгал аваад гаргасны дараа амьсгал хэвийн байдалтай хүчлэх амьсгалаа өөрчлөх гэж шаардлагагүй аяараа орж гарах. Тэр амьсгалыг л ажиглаж суух юм. За ингээд 10 минут хэртээ амьсгалаа ажиглаж ингэж бясалгаад төгсгөлийн 1 минутанд нь хоёр өгүүлбэрийг бид өөртөө хэлдэг. Энэ хоёр өгүүлбэрийг та бүхэн сайн мэдэх бах. Би өнөөдөр хамгийнхаа сайнаар амьдрья. Тэгээд хариуд нь юу л ирнэ тэрийг бүрэн дүүрэн хүлээгээд авчия. Өглөөдөө хийж байгаа энэ дасгал маань өгөхийн хүч, шөндөө хийх бидний дасгал маань авахын хүч. Энэ бол нэг ёсны өгөх авахын бясалгалын л нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл би энэ ертөнцид хамаг байдгаараа сайн сайхныг өгье. Тэгээд хариуд нь юу ч ирсэн, юу ч над тохиолж исэн тэрийг би зүгээр л хүлээгээд авчия. Зүгээр л хүлээгээд авч. Өглөө нөгөөд оройн авч. Өгнө гэдэг чинь сайхан сэтгэл, авна гэдэг чинь нэгүсэл байдаг юм аа. Өнөөдөр яг л өнөөдөр би хамгийн сайнаар бүр хамгийн өөрт байж болох хамгийн сайнаар нэг ганц л өдөр амьдрья. Тэгээ хариуд нь юу ч ирсэн байсан. Би тэрийг зүгээр л хүлээгээд авч. Ингэж л хэлэх юм. Өглөө болгон та сайхан сэтгэлийг дадуулж яхад жаргал үргэлж таныг дагаастай байна. Орой болгон та инрэл нэгүслийг бясалгаж яхад зовлон хизээч таныг дагахгүй. За ингээд та өөртөө 11 удаа хэлсэн байхад таны тэр өдөр бол маш өөр байдлаар явагдана. Ингэж та өөртөө 11 удаа хэлчихсний дараа таны өдөр бол үнэхээр өөр явагдана. Оройн энэ дасгалыг хийхдээ үгээ жоохон өөрчилнө. Орой унтахынхаа өмнө хамгийн сүүлийнхаа сэтгэл дээр яг нойрсохынхаа өмнө дахиад эдгээр дасгалыг хийн. Дахиад
хэдэн минут бясалгал хийн. Тэгээд сүүлийн 1 минутанд нь юу гэж хэлэх вэ гэхээр өнөөдөр би хамгийн сайнаар амьдарсан. Тэгээд би юу ч тохиолдсон байсан тэр бүхнийг би зүгээр л хүлээгээд авчихсан гэж хэлнэ. Би таныг үнэхээр тэр өдөр яг хамгийн сайнаар амьдарсан гэж бодож байгаа учраас энийг ийм итгэлтэй хэлж байгаа байна шүү дээ. Би үнэхээр хамгийн сайнаар амьдарсан юм аа би өнөөдөр. Тэгээд би ерөөсөө юу л болно тэр бүхнийг би хүлээгээд авчихсан. Энд өөрийгөө бусдыг мөн энэ ертөнцийг тэр чигээр нь хамруулах юм бол сайн. Би өөртөө бусдад би энэ ертөнцид хамгийн сайн сайхныг өгсөн. Өглөө тэгж хэлэх нь шүү дээ. Энэ би өөртөө би бусдад энэ ертөнцид би хамгийн сайн сайхныг өгье. Өглөө нь өгөх дээрээ илүү төвлөрөөд шүн унтахдаа тэр авах дээр нь хүлээж авах дээр нь илүү төвлөрөх юм. Би одоо юу ч болж исэн бүрэн дүүрэн хүлээгээд авчлаа гэж. Би яг өгсөн. Би өгсөн шүү дээ. Би яг хамгийн сайнаар өнөөдөр амьдэрсэн үү? Амьдэрсэн. Тийм биз? Яг тэгсэн. Ингэж бодоход таны шөнийн нойр үнэхээр сайхан болно. Тэгээд өглөө нь дараагийнхаа өглөөний дасгалыг энэ таныг үнэхээр өөрчлөнө. Тэгээд та өөрчлөгдөхөөр таны өдөр өөрчлөгдөн, таны өдөр өөрчлөгдөхөөр таны амьдрал өөрчлөгдөн. Шүнийг сайхан нойртой өнгөрүүлсэн хүн чинь өглөө нь сайхан сэрнэ. Өглөө сайхан сэрсэн хүний чинь өдөр нь сайхан өнгөрнө. Ойлгомжтой байгаа үстэй. Энэ үн шиг хямдхан, энэ үн шиг амархан тэгээд энгийн дасгал гэж байхгүй шүү дээ. Би та бүхэнд амьдралын дасгал өгөхгүй, би та бүхэнд өдрийн дасгалал өгнө гэж хэлсэн. Тэр маань энэ юм. Энэ үнэхээр таны амьдралыг өөрчилнө. Энэ миний амьдралыг ч өөрчилсөн. Би өөрийнхөө итгэдэггүй, би өөрийнхөө дадуулдаггүй тийм юмыг би та бүхэнд заахгүй. Үнэхээр итгээд хийх юм бол энэ бол маш амьдралтай, тэгээд маш ашигтай. Тийм дасгал юм аа. За ингээд одоо энэ бол 11 минутын хувилбарыг нь л би та бүхэнд хэлж өгч байгаа юм. Хэрвээ танд 11 минут ч над байхгүй, өдөрт надад өөртөө зориулах 10 минут ч байхгүй гэж байгаа бол ганцхан минут л зарцуул. Ганцхан минутанд өглөөсөө та энэ хоёр өгүүлбэрийг хэл. Орой унтахдаа та энэ хоёр өгүүлбэрийг ганцхан минут л зарцуулна. За тэгээд энийг сунгаад эсвэл 21 минутын дасгал болгоё гэх юм бол өглөө босоод 10 минут та дасгал хийх хэрэгтэй. Гараад гүйдэгсэн үү, ложон, цаалун юу мэддэг дасгалуудаа хийгээд 10 минут дасгал хийгээд 10 минут бясалгал хийгээд үлдсэн 1 минутанд нь 2 өгүүлбэр хэлнэ. За ингээд 21 минутын дасгалынх нь хувилбар энэ юм аа. 1 минут штэ. 1 минутанд та яг 11 хэлж амжина. Яг 11 удаа л хэлж амжина. Тэгээд тэр таны өдрийг өөрчлөхнө шүү. Гайхамшигтай байгаа үстэй. Энэ 1 минутын дасгал таны өдрийг өөрчлөе шүү. За тэр өдөрт нэрээ юу ч тохиолж исэн ёстой та өөртөө би бүрэн дүүрэн хүлээгээд авнаа гэж хэлсэн хүн чинь 11 удаа та тэгээ хэлсэн хүн чинь хүлээж авна үстэй. Ямар ч хямралгүй тэг сэтгэлээр хүлээж авна шүү. Та өөртөө өглөөх нь 11 удаа тэгж амлчаад та өчүүхэн жоох юмнаас болоод хямраад ичдэхгүй үстэй. Энэ зааварчилгааг та санджих юм бол хизээч та өөрийгөө алдахгүй. Амьдралын шуурганд хизээч та хөл алдахгүй. Өөрийгөө алдахгүй байж чадах юм бол та амьдралаа алдахгүй шүү. Ийм сайхан сэтгэлийг бясалгаад гарахад аз жаргал таныг өөрөө хайгаад болно шүү. Та аз жаргалыг хайх биш.
За ингээд мөн унтахаас өмнө. Тэгтээ унтахынхаа өмнө ингээд янз бүрийн бурхан залбирдаг, маань тарин тоолдог, уншдаг, янз бүрийн ядан бурхан бүтээдэг тийм хүмүүс байхыг үгүйсэхгүй аа. За ингээд тийм хүмүүс бол ингээд бурхандаа залбираад унтдаг хүн бол маш сайн юм. Тэр бол маш сайн. Тэр бол бас л нэг л төрлийн бясалгал. Тэгтээ одоо энэ орчин цагт чинь хүмүүсийн итгэл бишрэл сүжиг суларчсан юм уу учраас эн чин дөрөтлийн цүүн цаг гэж явж байгаа шүү дээ. 5 төрлийн цүүн гарч ирнэ гэж. Тэгэхээр тийм үе учраас би хүмүүст одоо ямар ч шашинтай, ямар ч шашингүйч байсан, ямар ч хүнд тохирохоор ийм дадлагыг би ингэж өгье гэж бодсон юм аа. Тэр итгэл бишрэл суларчсан байна гэдэг чинь ерөөсө бурханд итгээд залбирна гэдэг л хэцүү болчиход байгаа. Тийм үед энэ дасгал шиг тустай амьдралд ойр ийм дасгал байхгүй шүү дээ. Хичнээн завгүй байлаа гэд 1 минут шүү дээ. Би өнөөдөр хамгийнхаа сайнаар би өөртөө, би босод хүмүүст, би энэ ертөнцид би хамгийнхаа сайхнаар хандъя гэж 11 удаа сүүлийнх дээр нь бүр хахаа гэд бүр тэгж инээж агаад хэлсэн ч болно шүү дээ. Тэгэхээр тэр хүлээн авах part, хүлээн авах хэсэг нь болохоор ийм хэллэг байдаг юм л та. Өөрчилж болохоор юм байх юм бол тэр бол асуудал биш ээ. Яагаад гэвэл өөрчилж болох юм чинь, засчиж болох юм чинь асуудал биш шүү дээ. Өөрчилж болохооргүй юм байх юм бол тэрэнд ч гэсэн та уурлаад нэмэргүй гэж. Та уурлаад хямраад ямар нэмэртэй тэр чинь өөрчилж болохгүй юмд чинь. Тэр чи яг аль нь байгаа шүү дээ. Бүгдийг л зүгээр л хүлээгээд авчий л да. Ямар ч хямрахгүйгээр. Тэгс сэтгэлээр. Янз бүрийн тааламжгүй явдал тохиолдохыг бол бид зогсоож чадахгүй шүү дээ. Тэр бол яаж игээл тохиолдох болно. Тэгээ хамгийн гол нь тэрийг яаж хүлээж авах вэ гэдэг дээр л асуудал байна. Ерөөсө зовлон бэрхшээл тохиолдохгүй байна гэж байхгүй юм чинь тэрийг зүгээр тисээд даваад тайван амгалан тех сэтгэлээр даваад өнгөрөөчих хэрэгтэй. Зовлон дээрээс л бид суралцдаг юм штэ. Жаргал дээрээс бид суралцна гэж байхгүй. Эд хөрөнгнөөс бид суралцна гэж байхгүй. Ерөөсө зовлонгоос л бид суралцна. Амьдрал гэдэг чи ерөөсө ганц л өдөр юм байна шүү дээ гэдгийг биднээс ойлгож ижил энэ л нэг өдөр би айтайхан амьдарчия гэсэн тийм сэтгэл бидэнд дараа нь гарч ирнэ үсттэй. Бидэнд үнэхээр юм байгаа юм бол өнөөдөр л юм. Бид өчигдөрт амьдрахгүй, бид маргааш амьдрахгүй. Бид өнөөдөр л яг одоо л амьдрна. Тэгэхээр энд бидэнд айдас, горьдлого гэсэн ийм 2 дайсан байдаг. Айдас гэдэг бол өнөөдрийн чөтгөр юм, өнөөдрийн хувьд. Горьдлого гэдэг маань өнөөдрийн хувьд дайсан юм. Өчигдрийг бодож амьдрах юм бол айдастай л амьдрна. Маргаашийг бодож амьдрах юм бол горьдлоготой л амьдрна гэсэн үг. Тэгэхээр энэ өнгөрсөн явдлыг бодоод байх чинь танд зууралт үүсгэж зуураад байдаг та. Тавьж явуулж чадахгүй зуураад байх тий зууралтыг үүсгдэг. Ирээдүйг бодож амьдраад ах чинь таны хүлээлгээд идэг. За ингээл ямар нэгэн сайхан юм болно шүү. Амьдрал дуусаагүй байх шүү. Одоо ингээл амьдрал хаач байсан хамгийн сайхан юм нь ирээгүй юм шүү гэж бодоол ингээл таны хүлээлгээд идэг. Ирээдүй бол энэ хоёроос л салалтаа. Одоо цагтай амьдралтаа. Одоо энэ 6 зүйл амьтан дотроо ерөөсө хүн шиг ийм их айдаг, хүн шиг ийм их горддог ийм бодгаал бол ерөөсө байдаггүй юм шиг байна. Тэгэхээр адуус амьтныг бол би нэг өнгөрснөө бодов шаналаад байдаг гэж бодохгүй байна. Тэд бол ингээд ямар нэг сайхан юм болно доо гээд ингээ ирээдүйг хүлээгээд байж идэг ч гэж би бодохгүй байна. Хүн л тэгж байгаа. Хүлээгээл амьдрал нь дуусчихна. Тэг юу хүлээгээд байгаа? Хизээ ирнэ гэж хүлээгээд байгаа? Бүү мэд. Түүний оронд өнгөрснөөсөө та суралцах хэрэгтэй. Өнгөрсөн гэдэг чинь таны хамгийн том багш байхгүй.
Өнгөрсөн амьдрал танд юу сургадаг вэ гэхээр одоо өнөөдөртөө амьдарч сураа гэдгийг сургадаг. Юу ч тэнд мөнх ингээд байж гинэ гэж байхгүй. Юм чинь ингээд уурсаад, арилаад, өөрчлөгдөөд байнга өөрчлөгдөж идэгэн шүү. Яг одоо цаг л танд байгаа ганц зүйл шүү гэдгийг өнгөрсөн бидэнд сургаж идэг юм аа. Тэгээ миний энд хэлэх гээд байгаа зүйл бол маргаашийг хүлээж, гордож, ингэж байхын оронд маргааш ямар байх вэ гэдгийг та шийдвэрийг нь та өөрөө гаргах байхгүй. Таны өнөөдөр ямар байгаа чинь ирээдүйг шийднэ гэж яриад байна шүү. Тэгэхээр чинь тэр шийдвэрийг та гаргал та. Өглөөдөө та энэ хоёр өгүүлбэрийг хэлж байгаа. Энэ чинь шийдвэрийн хүч байхгүй юу? Шийдвэрийн хүч. Та би яг хамгийн сайнаар байна гэж шийдчихэж байгаа үсттэй. Тэгэхээр чинь тэр шийдвэрийн чинь хүч нь үйлчлээд тэр өдрийг та хамгийн сайнаар өнгөрөөчнө. Тэр чинь таны ирээдүйг шийдэх гэдэг шүү. Таны маргааш ямар байх вэ гэдэг чинь тэндээс шалтгаалах гэдэг шүү. Энэ хичээлээс та бүхний суралцах зүйл бол өчигдөр бидэнд юу заасан тэрэнд суралцаад, өчигдөр гэдэг бол хамгийн сайн багс өнгөрснөөсөө суралцаа гэсэн үг. Өнгөрснөөсөө суралцаад өнөөдөр та шийдвэрээ гаргаад ирээдүгээ та өөрөө шийдээл гэж тэгж л хэлээд байгаа юм л да. Өнөөдрөөрөө амьдарч яг өнөөдөр над байгаа хугацаа бол ерөөсөө л энэ мөч юм байна. Би энэ мөчийг л би сайхан өнгөрүүлчих юм бол ингээд цаашаа болоо явчих юм байна гэж. Тэгэхээр таны өдөр болгон чинь таны өнөөдөр байж байгаа шүү дээ. Тийм биз? Өнөөдөр гэдэг чинь. Тэгэхээр энэ өнөөдрөөрөө амьдар гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. Энэ бол одоо нөгөө нэг буруу ойлголт байдаг шүү дээ. Нэг л олдох амьдрал, нэг л амьдрахын юм чин гэж юу ч хийсэн яадаг юм бэ гэсэн үг бол биш юм шүү. Нэг л амьдрахын юм чин гэдэг чинь юу ч хийсэн яах вэ гэсэн үг биш. Энэ чинь нэгээс илүү олдохгүй шүү л гэсэн. Амжих хэрэгтэй, энийг ашиглах хэрэгтэй гэсэн үг юм шүү дээ. Тэгэхээр бидний энэ маргааш гэдэг чинь одоо хүний амьдралд тохиолдож болох хамгийн худалч зүйл бол маргааш юм шүү дээ. Тэрэнд бүү итгэе. Хамгийн худлаа юм чинь маргааш байхгүй юу? Юу нь мэддэхгүй, ямар нэгэн юм хизээ нь мэддэхгүй ирнэ гэж найдснаасаа болоод бид ерөөсөл хүлээгээл тэгсээр байгаад насаа барчдаг. Ирээдүйн шиг худалч юм энэ орчлон дээр байхгүй шүү. Ирээдүй танд юу гэж хэлдэг гэхээр жоохон хүлээ гэдэг байхгүй. Жоохон хүлээ. Байжи, жоохон хүлээ гэдэг. Яг л одоо миний амьдралын хамгийн сайхан үе нь арай л ирээгүй байгаа шүү. Тэр ирэх л болно шүү. Хизээ мэдгүй тэгтээ энэ хамгийн сайхныг би амсаагүй л байгаа шүү гэж бодуулаад идэх бидэнд. Яг л Европын хуулны газар ороод хоол идж байгаа юм шиг. Хоол идэх чи биднээс ингэдэг штэ, эхлэшүүл уугаа дараа нь салаад идэ, тэгээд гол хоолоо идэ. Тэгээ хамгийн сүлд хамгийн амттай десерт нь хамгийн сүлд ирдэг дээ. Биднээс амьдралыг ирээдүйг яг тэгж авч үзээд байдаг. За энэ хамгийн сайхан нь болоог байгаа шүү, хамгийн сайхан нь нэрээ шүү. Хизээ мэдгүй. Тэгтэл ингэж бодоол бид хүлээгээд идэг. Ингээд ирээдүйг хүлээн өнгөрсөндөө зовнино гэдэг чинь чи одоогоор чи амьдралаа амьдарч чадахгүй байгаа үстэй. Чи амьдарсан шиг амьдарч чадаагүй байдаг байхгүй юу? Маргааш өнөөдрөөс хамаагүй илүү өдөр болно шүү. Маргааш хүртэл харъя. Хүлээе гэд. Дандаа тэгж боддог. Яг одоо өөрчн байж байгаа бүхэн хангалттай биш, хамгийн сайн нь биш. Маргааш илүү сайныг би олондоо л гэж бодоод байдаг. Тийм болохоор л би өнгөрснийг битгий дагаа, ирээдүйг битгий хүлээ гэж хэлээд байгаа. Тэр ирээдүйг хүлээгээд байна гэдэг чинь таныг өнөөдрийн амьдралыг одоо өнөөдрөөр амьдрах явдлыг чинь саатуулаад байгаа байхгүй. Балалж хаяад байгаа байхгүй. Өнгөрснөөсөө суралц. Тэгтээ тэр чинь өгчихсэн. Ирээдүй бол төрөөгүй байна. Төрж амжаагүй байна. Мөн үү?
бидэнд байгаа зүйл бол өнөөдөр л байна. Өнөөдрөө өөрчлөнө гэдэг чинь өөрийгөө өөрчилнө гэсэн үг. Өөрөөсөө бусад ямыг өөрчлөх гэж ерөөсөө хизээч бүү оролт. Шантидевогийн хэлсэн үг гэдэг шин. Энэ ертөнцийг ширлэх шир хаанаас болох юм бэ? Тийм их шир. Өөрийнхөө улыг л хөлийнхөө улыг л ширлчихье гэж. Энэ юу гэсэн үг юм бэ гэвэл та өөрийгөө өөрчилчих юм бол таны бусадтай харьцах харьцаа чинь өөрчлөгдчихнө. Бусадтай харьцах харьцаа чинь өөрчлөгдчихөөр тэрийг чинь дагаад бусад хүмүүс бас өөрчлөгдчихнө. Ингээд өөрийгөө өөрчилнө гэдэг чинь л ерөөсөө энэ бүх юмыг өөрчилж байгаатай адилхан юм аа. За ингээд давтан хэлэхэд бид өдөрт одоо юм хоёр томоохон чин өөрчлөлтийг үзэж өнгөрүүлдэг байна. Нэг нь өглөө сэрэх, нөгөөх нь шүн нойрсох. Өглөө танд бүх амьдралыг бэлгэлж идэг, шүний нойрч нь таны бүх зовлонгуйг бүгдийг аваад хураагдж идэг. Энэ эхний сэтгэл, сүүлийн сэтгэл хоёр дээр бид жохон дадлах хийгээд гэх юм бол таны өдөр өөрчлөгдөд таны шүн мөн адилхан өөрчлөгдөнө. Тэгэхээр бид бол одоо амьдралыг хүлээгээд байж болно. Амьдрал биднийг хизээш хүлээхгүй шүү гэдгийг санаж явах хэрэгтэй. Бусдыг өөрчилнө гэдэг муухай юм, өөрийгөө өөрчилнө гэдэг бэлгүүн юм аа. За ингээд хичээлийнхаа төгсгөлд бид одоо бясалгал хийгээд үзье. Хоёр алгаа хооронд нүрээд дулаацуулж агаад өөртөө массаж хийн. За ингээд хэсэг зур өөртөө массаж хийсний дараа 3 удаа гүнзгий амьсгал авч гаргана. Хоёр дахь удаага, за 3 дахь удаага амьсгал авахдаа бомбын амьсгал, хөвлөдөө амьсгалаа бариад булчингаа чангална. Бүх булчингаа чангалаад нүүр, ялангуяа нүүрнийхээ булчинг маш сайн чангалаад барьлаа. Амьсгалаа гаргаад бие суллаа. За дахиад нэг удаа гүнзгий амьсгал аваад барьлаа. Бүх булчингаа чангалаад гаргалаа. Болж өгөх юм бол 21 тоолоод дотроо 21 тоолтлоо амьсгалаа барих хэрэгтэй. Дахиад амьсгал авлаа. Амьсгалаа барьлаа. Бие чангалаад, булчингаа чангалаад, бүх булчингаа чангалаад бүх булчингаа чангалаад ялангуяа нүүрнийхээ булчинг яг тэгвэл бидний нүүрэнд голдуу маш их стресстэй байдаг учраас амьсгал гаргалаа. За сүүлчийн удаа амьсгал авлаа. Амьсгалаа барьлаа. За одоо бүх биеэс эксэрнэ. Бүх биеэс эксэрнэ. Бүх биеэс эксрээд ялангуяа толгоогоос эксэр. За хамаг биеэс эксэрч чагаад
бие суллана. Амьсгал гаргаж бие суллана. Бие сэгсрэхтэй булчингаа суллаад тэгтээ амьсгалаа барьсан чихтэй. Тэгээ сайн сэгсрээд төгсгөлд нь бүх амьсгалаа гаргана. Нуруугаан ихцлэн мөрсул нуруугаа ихцлээд мөрөөсул байлгахдаа яг одоо цагтаа өнгөрснгийг дагахгүй ирээдүйг зүгнөхгүй. Үүний тулд хоёр мөрөөсуллаад нуруугаан ихц байлгахыг хичээ. Амьсгалжигд тайван сэтгэл мөн амгалантай тайван байна. Орж гарах амьсгал чимээгүй амьсгална. Сэтгэлдэн өнгөрсний тухай бодлыг бүү авчир. Ирээдүйн тухай зөгнөлийгч бүү өрн зал. Яг одоо цагтаа л орш. Амьсгал орж байгаа энэ мөч. Амьсгал гарч байгаа энэ мөч. Энэ л агшин. Нуруугаа ихц байлгах юм бол илүү одоо цагтаа байхад тустай. Орох гарах амьсгалаа ажиглан суух юм бол яг одоо яг энэ мөч, яг энэ агшин, яг энэ агшин байх болцоотой. Яг өнөөдөртөө. Яг одоо. Орох гарах амьсгал ямар ч чимээ энергүй. Сэтгэл амар тайван амгалантай. Өнгөрсний тухай дурсамжийг бүү авчир. Ирээдүйн тухай зөгнөлийгч бүү авчир. Энэ л агшин. Амьсгал орж байгаа энэ л агшин. Амьсгал гарч байгаа энэ л агшин.
Одоо өнөөдрийн зааварчилгаа. Энэ зааварчилгаа бол таны нэг өдрийн зааварчилгаа. Бас таны нэг насны зааварчилгаа. Өглөөс ирсэн даруй эхнийхээ сэтгэл дээр би өнөөдөр өөртөө бусдад энэ ертөнцид хамгийн сайн сайхныг өгье. Тэгээд хариуд нь юу ч ирсэн бэ? Зөвч бай, бурууч бай, сайн ч мууч бүгдийг хүлээгээд авчия. Өглөө эрт хийсэн энэ дасгал таны өдрийн бусад цагт хийснээс хамаагүй илүү хүчтэй, хамаагүй илүү үр дүнтэй. За тэгээд байглаас заяасан сайхан сэтгэлээр бид өглөө болгон сэрдэг юм аа. Байглаас заяасан энэрл нэгүслэр бид шүн болгон унтдаг юм аа. Шүн унтахаас өмнө мөн энэ дасгалыг давтан хийнэ. Өнөөдөр би хамгийн сайнаар амьдарсан. Өөртөө бусдад энэ ертөнцид би хамгийн сайн сайхныг нэгэнт өгсөн. Тэгээд хариуд нь юу ч тохиолдсон, юу ч ирсэн би бүгдийг бүрэн дүүрэн хүлээгээд авчихсан гэж өөртөө хэлнэ. За ингээд шөнийн ойрсолт гэдэг маань бичил хэлбэрийн үхэл юм аа. За үхэл гэдээ ярихаар үхлийн талаар бид нэг зүйлийг мэддэг, хоёр зүйлийг бид мэддэггүй. Мэдэх ёстой, мэдвэл зохих ийм 3 зүйл байхад бид нэгийг мэддэг, хоёрыг мэддэггүй. За ингээд мэддэг зүйл нь юу юм бэ гэвэл бид бүгдээрээ үхнэ гэдгийг мэддэг. Бид бүгд үхнэ. Энийг вэ штэ хүн болгон мэддэг. Тэгсэн мөртлөө биднээс энийг мартцсан яваад идэг. Биднээс бүгдээр үхнэ гэж мэдж байгаа. Тэгсэн мөртлөө биднээс энэ үхэн шүү гэдгээ мартчаад яваад байгаа юм шиг надад санагддаг. Тэгэхээр бид яадаг вэ гэхээр яг үхэхгүй юм шиг л болоогүй юм шиг л үхлийг мартцсан юм шиг л эсвэл үхлийг мартсан дөөрөв зүйлээд яваад идэг юм уу? Бид үхлийг мартаж болно. Үхэл бидний хизээч мартахгүй. Энэ ертөнцийн үхэл нэг хүнийг мартсан тийм түүх байхгүй шүү дээ. Энэ хүн үхэхгүй байгаа мó? Ягаад гэвэл үхэл энийг ирж авах мартсан гэж тэгж ярьж байгаа тийм түүх нээгч байхгүй. Үхэл чамайг үргэлж санаж идэг. Тэр чамайг үргэлж олно. Тэгэхээр л бид хичнээн мэдж байгаа ч гэсэн би нэг өдөр үхэх шүү гэж өөртөө үргэлж сануулж ах шаардлагатай. Тэгээ бид цөм үхэн штэ. Тэглгүй яа бид бүгд л үхэн штэ. Бүх хүн тэгж хэлнэ. Мэдээж үхэн штэ бид гэж бүгд хэлнэ. Тэгсэн мөртлөө хизээ нэгэн цагт энэ болоогүй хаа нэгтээ хол байгаа шүү л гэж бодоод байдаг. Тэр нь өнөөдөр ч үж магадгүй штэ гэж хизээч боддог. Хэрвээ та үнэхэрийн би үхэн шүү гэдгийг өөртөө үргэлж сануулдаг хүн бол хизээч амьдралаа ингэж зохион байгуулахгүй. Та нар амьдралаас бүр шал өөрөөр зохион байгуулах байсан гэж би бодож байна. Хэрвээ үхэн гэдгээ та үнэхээр ухамсарласан байсан бол таны амьдралаа амьдарч явж байгаа байдал, таны амьдралаа зохион байгуулж байгаа зэрэг чинь шал өөр байх байсан. Нөгөө 100 ч наслахгүй байж 1000 жилийн юм хураана гэдэг шиг ерөөсөө мөнх юм шиг л одоо
болоогүй юм шиг л амьдраад байгаа байхгүй. Тэрийг та ойлгож ухамсарлсан байх юм бол таны амьдралаа зохион байгуулж байгаа чи өөрөө зогсохгүй та амьдралыг шал өөр нүдээр харна гэж би бодож байна. Тэгээ энд миний хэлэх зүйл бол бид бүгдээрээ үхэх шүү гэдгийг бид үргэлж өөрсөндөө сануулж байх ёстой. За ингээд бидэнд үхлийн талаар мэдэхгүй өөр хоёр зүйл байдаг. Нэгдүгээр нь хизээвэ гэдгийг бид мэдэхгүй. Хоёр дахь нь юунаас болж үхэх вэ гэдгийг бид мэдэхгүй. Бид яг л одоо хизээ үхэхээ мэдж байгаа юм шиг айшилдаг. Ямар ч гэсэн өнөөдөр биш. Ямар ч гэсэн маргааш биш. За лавлаа эрхчил биш ч гэдэг юм уу. Яг таг мэдэх хүн бол нэгч байхгүй шүү дээ. Нэгч байхгүй. За ингээд бас нэг мэддэггүй зүйл нь юу таны үхлийн шалтгаан болох вэ гэдгийг та мэдэхгүй. Магадгүй нэг ханиалгахад, магадгүй нэг инээхэд үхээд өгч магадгүй юм шүү дээ. Тэрийг биднээс хизээч боддоггүй. За ингээд үхэл бидэнд тулаад ирэхэд бидэнд одоо түүнд хариулахгүй байхаар байхгүй. Тэгэхээр та үхэлд одоо ямар хариулт өгөх вэ? Танд ямар ч хариулт байхгүй бах уу? Эсвэл танд 3 янзын хариулт байх ёстой. Танд энэ 3 төрлийн хариултны нэг нь байхгүй юм бол танд ямар ч хариулт байхгүй л таны үхэл тийм чиг таатай байдлаар явагдахгүй. За энэ 3 хариулт нь юу юм бэ гэвэл нэгдүгээрт та хамгийн багаар бодоход ямар ч харамсах юмгүй хөх хэрэгтэй. Хоёр дахьт нь та ямар ч айдасгүйгээр үхэлтэд тулгарах хэрэгтэй. Одоо ингээд гуравт нь хамгийн сайн нь та маш аз жаргалтайгаар үхлийг өгдөх хэрэгтэй. Энэ 3 хариултын нэг танд заавал байх ёстой. Та буддист байна уу, та христ байна уу, та шашинтай, шашингүй ямар ч ялгаа байхгүй. Үхлийн өмнө бид бүгдээрээ тэгш хэрэгтэй. Үхэл хизээч биднийг ялгуурлаж үздэг. Та энэ амьдралыг яаж өнгөрүүлсэн бэ гэдэг чинь хариулт нь тэнд гарч ирээд шүү дээ. Үхэл ингээл тань дээр өнөөдөр ирлээ. Ёстой нэг салхи шуурах шиг, ёстой цахилгаан шиг цахилаал ирлээ. Таныг шүүрээл авлаа гэхэд таныг сонгоод өнөөдөр авахд ямар хариулт та өгөх вэ? Хамгийн багаар бодоход харамсах юмгүй бай гэдэг шүү дээ. Яг ингээд үхэлтэд тулгархын цагт ихэнх хүмүүст заавал харамсах юм байдаг. Тэгэхээр харамсах юмгүй хамгийн ядаж л хамгийн дор хаяж л харамсах юмгүй өнгөрөх хэрэгтэй. Хэрвээ танд харамсах юмгүйгээр өнгөрч чадах юм бол тэрий чин дагаад айдас маш бага байна. Айдас маш бага. Харамсах юмгүй хүнд айдас маш бага. Тэгээд айдас маш бага байна гэдэг чинь бараг аз жаргалтайгаар үхэж чадхаар тийм боломжтой. Амьдрал гэж нэг дуусшгүй урт юм, тэрний төгсгөлд хүрээл биднүүс ингээд л үхэх юм шиг бид бодож байгаа. Эн чи ерөөсөө нэг өдрийн дайтай л гэд би яриад байна шүү дээ. Энэ амьдралдаа ингээд харамсах юмтай өнгөрч байгаа хүмүүс заавал нэг юмыг авч чадаагүй, нэг юмдаа хүсч чадаагүй, тийм учраас тэрэнд харамсах юм байна. Тэр чинь нэг юмны араас л хөөгдгүйгээд байна гэдэг чинь та ерөөсөө амьдралаараа амьдарч чадаагүй байна гэсэн үг байхгүй юу? Та амьдралд амьдарч чадаагүй байна. Та зүгээр нэг юмны араас л хүүс ураагаал амьдралаа өртсөн байна гэд. Тэгэхээр л одоо хэрвээ би маргааш ингээд миний сүүлчийн шороо одоо сүүлчийн амьсгал татах ч гэдэг юм уу, тэр үе маргааш байлаа гэхэд би ямар байдлаар үхэлтэй учрахаар байна, би тэнд ямар хариулт өгөх вэ гэдгийг
бодож явах шаардлагатай. Энэ хариулт эцсийн одоо таны амьдралын төгсгөл бахна юм шүү. Таны энэ насны чи амьдралын төгсгөл. Магадгүй таны энэ насны чи амьдралын гол утга учир нь, гол шим нь тэр байж тарах гэдэг шүү. Тэг ингээд бодохоор үхэл гэдэг бол хамгийн авгаа багш, үхэл гэдэг бол хамгийн авгаа эзэн энд байгаад байна шүү. За тэгэхээр аз жаргалтай амьдрал байхгүйгээр аз жаргалтай үхэлч гэж байхгүй. Аз жаргалтай өдөр гэж байхгүйгээр аз жаргалтай амьдрал гэж байдаггүй юм байна. Амьдрал тэгэхээр ерөөсөө нэг л өдөр байдгиймаа гэсэн энэ миний өчүүхэн та бүхэн заах гэсэн хичээл өөгээр өндөрлж байна. За та бүхэнд баярлалаа. Багч гисэн тусыг эндээс хүртэх байхаа гэж найдаж байна. Баярлалаа.